намайг дөрвөн бүүд компани захирал ачаалал гэдэг mentorship хөтөлбөрийн хүрээнд одоо манай компани амжилттай оролцоод сонгогдоод ингээд явж байгаа компаниудаас маш их талархж байгаа. За одоогийн түвшинд бол манай компани нийт 200 гаруй ажилчинтай, үйлдвэрлэл бол 2 хэлжээр явдаг. За өнөөдөр Монголын одоо хоол үйлдвэрлэл үндэсний чиглэлийн нэлээд томоохон компанид тооцогч явж байна. Бидний өмнө бол ерөөсөө чанар, эрүүл ахуй, хариуцлага гэсэн нэг ийм л зүйл байдаг. Энийг хийж чадах юм бол бид нар мэдээж бизнес амжилттай явна, урт удаан хугацаанд доктортой ажиллах гол үндсэн нөхцөл юм аа. Түүнээс одоо бол энэ бидний өрөө болж, бидний алсын хараа үндсэн зорилго болж явж байгаа гэж ойлгох болно. Ер нь манай компанид өмнө нь бас зөндөө сургалт янз бүрийн одоо нэг консалтингийн үйлчлэгийг авч ажилладаг бас ер нь бол өдөр тутамдаа л бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, ахиц авчрах зорилгоор л одоо бид нар байнгын л хөгжиж явдаг. За энэ удаагийн голомтын менторшип хөтөлбөр бас юугаараа ялгаатай байна вэ гэхээр ерөнхийдөө багш нар биднийг чиглүүлээд биднээр өөрсдөр маань одоо асуудлыг шийдвүлээд одоо гаргалгааг нь гаргуулад явж байгаа айгүй онцлогтой буюу одоо яг бидний дотроос одоо бидний үнэт зүйл те зорилго энэ зүйлүүдийг биднийг өөрөөр нь ингээ гаргуулад байгаа нь айгүй тийм ач холбогдолтой амьд байгаа гэж харж байгаа. За энэний хүрээнд тийм манай стратеги дагалдах үйл ажиллагаанууд байж айгүй их том өөрчлөлтүүдийг авчирж байгаа. За одоо менторшип хөтөлбөр нь ерөнхийдөө талдаа ороод явж байна. За удахгүй бид нар бас ментортойгоо уулзсан. Тэгэхээр ментороос бид нар юу хүлээж байгаа гэхээр илүү бас яг бидний бизнесийн орчинд ажиллаж сурчсан бизнесийн туршлагатай хүн байгаа байх гэж найдаж байгаа. Тэгэхээр тэр хүнээс бас маш үнэтэй зөвлөмжүүдийг бас сонсно хаа гэдэг одоо хүлээлттэй байгаа.